би одоо ингээл хүмүүст ингээл зөвлөгөө өгөөл сургалт хийгээл явдгийн. Тэгээ энэ дээр бол ямар ч бүр юу ч болж байсан залхуурахгүйгээр хүүхдээ бол хагасан бүтэнсээ нагарслан гарах хэрэгтэй. Одоохондоо шинжлэх ухаан одоо их тэнгэр рүү багаагаар явуулаад ийш баян өшөр ихэгээр явуулах одоохондоо арай шуудардаж чадахгүй л гэж бодож байна. Сайн мэцгааны үзэгчдэд томчуудаас асууя нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ 10 дугаар сард манай редакц агаарын бохирдол төр чиглэсэн контентууд болон ярилцлага нэвтрүүлгүүд хийж байгаа билээ. Өнөөдөр манай зочноор хүний хэмж агаарын бохирдлын тал дээр голчлон ажилладаг судлаач Дэлгэр Зул ирсэн байна. Сайн байна уу танд? Энэ өдрийн мэнд хүргье. За баярлалаа. Агаарын бохирдол орчны бохирдлыг ерөнхий голчлоо судалсан чи яг нэг сэдвэрээ тууштай айгүй олон жил явсан хүн ер нь та байдаг юм байна л да. Айгүй олон судлаач дундаас таныг сонгосон шалтгаан тэр. Тэгээд эхний асуулт нь танаас ер нь монголчуудын уушгинд хамгийн халтай байгаа зүйл ер нь юу вэ? Бид нар ер нь амьсгалаа авж байгаа нь агаар амьсгалаад байгаа мó өөрөө амьсгалаад байгаа мó? Яг монгол хүн гэдэг үүднээсээ хүмүүс ярьдаг те бид нар агаар ус шиг хэрэгтэй гэдэг одоо нэг номерт бүр агаар ингээд урдаа орж ирээд ус шиг те. Тэр шиг хүн болгон өөрийнхөө амьсгалж байгаа агаарыг болвол хянахад бас хэцүү. Яг л ингээд байгаа ямаа л хамж аваад уушгираагаа хийж байгаа тий. А монголчууд бол яг харьцангуй зуны уйлралдаа буюу галгааны биш гэж ярьдаг манай мэргэжлийн хүмүүс тий. Яг одоо айл өрхөд галж эхлэегүй байх үедээ бол харьцангуй бас боломжийн цэвэр агаараар амьсгалдаг. Харин галгаа эхлэнгүүт нөгөө агаар маань одоо агаар биш баг ингээд хор болж хувирдаг. Ихэнх нь бол одоо дэгдэмхийн органик нэгдэлгээд гэр хорооллын айл өрхийн шатлтын бүтээгдэхүүнээс үүдэлтэй маш их хэмжээний одоо химийн бодисууд агаар мандалд мандаад ингээд бид нар энийг амьсгалдаг. Энийг тэгэхээр юу гэж боддог хүмүүс ингэж боддог. За ингээд гэр хороолд амьдарч байгаа хүмүүс л аягүй муу агаар амьсгалаад байгаа юм байна. Хэвээ манай зайсан дайсан найз 3 удаа зулбаад энэ төр яриаддаг байхгүй. Тэгэхээр яг Улаанбаатар хотын тухайд бол ингээд бид нар өөрсдөө мэдж байгаа андшгүй ингээд 4 уулын дунд ингээд хонхорт байдаг учраас агаарын бохирдол яг аль цэг дээр хамгийн өндөр гэж хэлэхэд хэцүү. Яг бол салхиараа бүгд явдаг. Цагаараа магадгүй заа нэг өдөөс өмнө өглөөдөө толгойд орчин байдаг бол тэр чинь ингээл 100 айлаасаа ингээл хойноос орж ирээд хотын төв рүүгээ үд дунд ороод тэгэл өдөөс хойш зайсан гин шигэлд явдаг ч юм уу те. Тухайн өдрийн салхины чиглэл ямар байгаас хамаарал ер нь бүгдээрээ адилхан одоо их баг тэнгэр яамд байгаа хүмүүс ч гэсэндээ толгойд баян шунд байгаа хүмүүс ч гэсэндээ бүгдээрээ л хороор амьсгалж байгаа л гэж хэлмээр би бол. Элемент талаас бол тий. Тэнгүүд ингээд агаарын бохирдлыг ярахаар гадны агаарын бохирдол, дотоод орчны бохирдол гэдэг хоёр төрлийн байгаа юм байна тийм үү? Ер нь бол мэргэжлийн талаас нь харахаар тэр хоёулаа энийг англиад ярив. Ярианыхаа эхний хэсэгт болохоор энэ дотоод орчны бохирдол гэдэг. Одоо энэ тавилга, энэ хан нэмүүлс одоо юу гэдгийг те энэ доороо хэвсэн тэр эндээс чи бүгдээс нь хими ямар нэгэн урвалаар ямар нэгэн зүйлүүд ялгарч идэг юм ба штэ. Тэгэд энэ нь одоо бидний уушгинд бидний бие махбод нэрнгээсээ тийм хортой юм уу? Тийм ер нь бол одоо агаарын бохирдол судалдаг хүмүүс дотроо ингээд нарийсдаг. Тэр нь болохоор ихээр гадна орчныг судалдаг нь гадаад орчин буюу одоо ингээд зам харгуй машин тээвэр одоо сая хэлсэн гэр хороол тэгэл цахилгаан станцын яндангаас гарч байгааг судлаад явчихдаг. А дотоод орчин гэдэг нь болохоор гадаад орчноос ямар нэгэн байдлаар тусгаарлагдсан тэр орчныг хэлж байгаа. За дотоод орчныг судалдаг судлаач нар яагаад энийг чухалчилж үздэг вэ гэхээр хүн ер нь ухамсарт амьдралынхаа 24 цагийн бараг 70-аас 80% одоо Монголд бол өвлийн үйлрэлд бол бараг 90% дандаа дотоод орчинд буюу гэр орондоо, ажлын байран дээр за хүүхэд бол сургууль цэцэрлэгтээ ингээд хүмүүжж идэг. А гэтэл нөгөө дотоод орчин маань ялангуяа манайх өвлийн үйлрэлд ингээд хаалга цонхоо битүү хаачдаг. Тэгэнгүүт нөгөө агаарын солилцооч явагдгаа болоод бүр улам ингээд муудаад нэгдүгээр бидний өөрсдийн амьсгалаас ялгарч байгаа бүтээгдэхүүнүүд маань агаарын дотоод орчноо бохирдуулна. А хоёрдугаар болохоор бидний хэрэгжилж байгаа энэ одоо тавилга, сая хэллээ те дороож, тэгэл будагтай бүх төрлийн бүтээгдэхүүнүүд шинэ байхтаа бол ер нь бол их байдаг. А тэгээд нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс судалгаа хийсэн байна. Тэр нь болохоор сургууль цэцэрлэг олон нийтийн газруудад судалгаа хийгээд үзвэл 90-с дээш хувь нь яг энэ цусны хавдар үүсгдэг хавдар төрөлгч бензол, толгойл, формальдегид гэдэг юмнууд Монгол орондоо тохиолдол илэрсэн байт юм л. Тэгэхээр ер нь бас адилхан сая хэлсэн шиг гадаад орчинтойгоо адилхан дотоод орчинд ч гэсэн бид нар бол маш их эрсдэлтэй одоо амьдарч байгаа. Тэгээ ялангуяа гэртээ сонгож байгаа тавилганыхаа одоо бүтцийгтэй ингээд баахан ДСП автан цавуугаар наацсан лах юм бол тэр цавууны найрлаганд орж байгаа тэр формальдегид гэдэг бүтээгдэхүүн бол ерөөсөө сонгомлоор цусны хавдар үүсгдэг гэдэг батлагдсан тийм бүтээгдэхүүн үздэг. Тийм учраас аль болохоор байгалийн гаралтай, будаг илүү багтай, тэгээд хиймэл биш те байгалийн одоо хевс ч юм уу одоо ноос, сонины ноос энэ чинь бүр сүүлдээ агаар цэвэршүүлэгч нь хүртэл хэрэглээд байгаа шүү дээ. Яг бол тоосыг шингээдэг гэдэг. Гэх мэтчлэн илүү одоо байгалийн натурал юмнууд хэрэглэх юм бол өөрийнхөө одоо агаарын бохирдолд өрсөлдөхийг эрсдлийг бууруулж байна л гэсэн үг юм.
Одоо ингээд харахаар за гэртээ бол яах вэ нэг эгээтэй утаа янз бүрийн амьсгалахгүй ч гэсэн нэг юм амьсгалаад байна тий. Тэгэл гараад ирэнгүү тоос шороо бож инаал таксийн цугаар муухай өнөр үнэртэл автобусын цугаар муухай өнөр үнэртэл тэгэл урдуур хүн тамиг татчих чалхаал тий. Тэгэл араас нь веб татсан хүн орж ирээл ингээл яг үнэлэхэд амар тарчилж ингэж одоо дараагийн гэрээсээ ажлын байр руу орж ирэхдээ яг үнэл тэр хооронд нь бидний уушгинд юу болж байгаа болоо тий. Магадгүй яг энэ хэмнэлээрээ утааг огт оруулахгүй байна шүү дээ. Тэгээ энэ орчны бохирлоо тэгээ. Энэ хэмнэлээр удаан явбал одоо жишээ нь над чиг залуу хүний биед жишээ нь болох уу? Тэг ерөнхийдөө ялангуяа сая тамхи гэдээ дурдлаа те. Тамхи бол угаасаа амьдралын насыг богиносгодог. Хэдий их урт хугацаанд татсан байгаас хамаарат амьдралын нас нь төдий хугацаагаар богиносдог гэд маш олон судалгаанууд байдаг. Тэгэхээр одоо залуу хүн гэж сая өөрийг онцлоод үг хэлчихлээ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан бүх насны хүмүүс өртөж байгаа өртөлтөөс нь яг адилхан байсан ч гэсэндээ одоо та битээр би ингээд хүүхдээ хөтлөд гудамд явж байхад битээрийн өмнө хүн тамхитад явлаа гэж ботход миний хүүхэд илүү их хорддог. А би бол арай бага хордог. Яагаад гэвэл бага насны хүүхдийн уушиг нь төрснийхөө дараа буюу гарч ирснийхаа дараа хөгжөөд тэр нь одоо ингээд 5 настай миний хүүхэд бол одоо 5 ширхэг салаатай бол минийх бол 10 ширхэг салаатай юм гэсэн үг байхгүй. Тэр 5 ширхэг салааны чинь 3 гэмтчих юм бол тэр хүүхэд аяга хүнд гэмт. Миний 10 ширхэг салааны маань 3 гэмтчих юм бол би арай бага гэмтэн гэсэн үг. Тийм учраас бага залуу насны хүүхдүүд байх тусмаа орчны бохирдол өртснөөр өвчлөх нас баралт эрсдэл нь улам нэмэгдэж байдаг. Тэгэхээр ингээд тоо хэлгээд тэгэхээр энэ чинь ингээд маш олон өвчин нөлөөлж байгаа. Тэрээс баг ингээд нэрлэх юм бол үлдэх өвчин байхгүй. Тэрний одоо хамгийн сонгомл манай улсад хамгийн их байдаг зүрх судасны өвчин. Угаасаа дагалт нь нэгтдэг байсан 60 настай хүн агаарын бохирдол ихтэй эсвэл сая хэлээ өөр чинь сонгомлоор ямар нэгэн бохирдолтой ямар амьсгалаа гэж ботход тэр хүн тархин цус арах зүрхний чигдээс болох эрсдэл нь шууд нэмэгддэг. Тийм учраас одоо залууч гэлтгүй хөгшинч гэлтгүй альч насныхан бохирдолд өртөх юм бол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. За энд нь болохоор нөгөө анхаарал дутмагших. За тэр ятга бүр аутизм хүртэл сая ингээл нөгөө Трамп ингээл зарласан штэ. Парацетамол жирэмсэн үедээ уухаар аутизм үүсч тэгдэм үг л надаас хүмүүс садах юм. Гэхдээ та нар агаарын бохирдол нөлөөлт юм гээ асуугаач надаас гэд би агаарын бохирдол аутизм үүсгэхэд нөлөөлөгч зүйл болж гинэ гэдг нь бас батлагдсан. Тэр айгүй олон юм. Маш олон юм. Одоо бүр нэрлээд хэлэх юм бол ингээд дуусахгүй олон өвчин нөлөөлдөг агаарын бохирдол. Таны судалсан юмдаас нэг юм надад сонирхолтой санагдсан л да. Сургууль дээр очиод тэр сургуулийн засварыг угаасаа л бид нар мэдэн шүү дээ. Ингээл 8-9 сард гялцуулаад хайж нэг анги засвар юм уу гэж аал. Үгүй тэр чинь одоо хийж байгаа тендерийн компани ямар нэгэн стандарт барьж нэгдсэн бодог оруулж ирээгүй л байлгүй дээ. Би бол одоо мэдгүй би тэгж итгэж байна. За өөр угаасаа манайхан стандарт барьж үнэтэй бодог оруулж ирж хүүхдүүдийнхээ орчинд анхаардаг болтлоо манай төрийн бодлого төлөвшөөгүй. Тэгэхээр тэр одоо ингээд ангид байгаа тэр бохирдлоос хойш тэр анги төмөрөн байгаа одоо 40-50-аас сурч штий. Тэр хүүхдүүдэд юу н агаар ямар урвалгаараад ямар сөрөг нөлөө орж байгаа бол. Тэр чи одоо ингээд намар болохоор би нэг ямар телевизтэй нэг сургууль дээр очиод одоо бүр нэгдүгээр ангид очиод энэ нэвтрүүлэг хийгээд явж ирсэн. Тэгээд тэгэхэд болохоор яг ингээд нөгөө ширээ хоорондын зай ингээд Монгол Улсын заасан стандарт хамгийн уртлын ширээ самбар хоорондын зай гэдэг. Тэгэхэд бүр тэр анги бол ямар ч стандартыг дагаагүй ангиас. Гэсэн чи ангийн багш нь яаж яахгүй. Түрүүчийн жил манай ангид ингээд 2 удаа хүүхэд 2 өөр хүүхэд одоо өөр өдрүүдэд ингээд ухаан алдаж унсан гэдэг чинь. Тэрний яаж юм гэхээр CO2-ийн хордлогонд ороод эсвэл одоо хүчил төрөгчийн дутагдалд ороод тэр хүүхдүүд ухаан алдаж унсан байна. Тэр нь яагаад тэгж ийнэ гэхээр яагаад ер нь стандарт тогтоогод байна гэхээр тэр бодог шохооноос гадна ер нь нэг ангид хүүхдийн дүүргэлтийн тоог зааж байгаа шалтгаан чинь саяхан хэлсэн хүн болго ингээд амьсгалж идэг. Бидний амьсгалаар авж байгаа эзэл хүн гаргаж байгаа эзэл хүн чи тооцоолгоод ер нь ямархуу зайд байх юм бол бүх хүүхдээс гарсан CO2 бие биенийхээ хордуулахгүй түвшинд байх вэ гэдгийг хүртэл тооцоолоод тэр стандартыг гаргацсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхдүүд бол зөв хамгийн наадлын жишээ нь сая ярьсан хүчил төрөлтийн зүтгэлд орж байна. CO2-ийн хордлогонд орж байна. За тэгээд цаашаа муудаад ингээд явах юм бол одоо будаг хэрэг өнөртэй тах юм бол астм бактериатай болж болно. Хэрэг хүүхэд нэг удаа л ингээд астм бактериатай болчих юм бол насан туршдаа тэр өвчин идэгдэггүй байнга сэтэрж идэг өвчин үүсгэж чинь гэсэн. За 3 дугаарт бүр гүнзгийрээд ярих юм бол сая миний хэлээдсэн бензол, толгоол, формальдгид гэдэг бодисууд бол бүх төрлийн будаг шингэлэгч бодисууд. Бүх төрлийн гэдэг нь болохоор чанар муутай буюу одоо Монголд хамгийн түгээмлэгээ тендер явуулж байгаас бид нар бүгд мэдж байгаа шүү дээ. Хамгийн хямдхныг сонгох гэдэг хэлсэн байгаа. Тэгэхээр хамгийн хямдхан буюу будаг шингэлдэг будагч бодисуудад ингээд агуулгдсан тэр юмар маш удаан хугацаанд ингээд амьсгалаад за хүн 12 дугаар анги төгсдөг намар олгон сараас дээш 2 сараас дээш хугацаатай одоо амьсгалаад ах юм бол тэр хавдар үүсэх эрсдлийг байнга бий болгоод байна л гэсэн. Тэгэхээр би яг хөө ингээд судлаач хүний хавьд ингээд бити намар хий гэж 2 3 жил ярьж байгаа. Тэгээ дараа нь юу гэж бодсон бэ гэхээр ерөөсөө эн чинь
Нэгэн тэртээ тэргүй хийх нь тодорхой юм чинь ядаж эртгий чи. Яагаад гэвэл нөгөө яг дэгдэмхий органик нэгдэл гэдэг нэр нь болохоор удаан хугацаанд байх юм бол дэгдээд алга болдог. Дөнгөж будсны дараа бол амар эрчимтэй их дэгдэж идэг байхгүй. Тэгэхээр 6 сарын 1 болохоос өмнө засвараа хийгээд дуусаад хаалга цонхоо онгорхоо олчих юм бол эхний 30 хоногт хамгийн их одоо хэмжээтэй дэгдэж их үед нь хүүхэд юм уу хүн хин нэгэн байхгүй байгаад тэгээд 7 сар 8 сар гээд хичээл орж ирэхэд бол ихэнх хувь нь дэгдээд явцсан байх магадaltaй. Тийм учраас ялангуяа хятад бол хүмүүс байр худалдаж авахдаа одоо будаг хийсээс хойш 3 сарын дараа ордог гэдэг. Тэр нөгөө дэгдэх боломжтой юмнууд бүгд дэгдээд дуусны дараа л араас нь орох одоо зорилготойгоор л тэгж ийн гэсэн. Тэгэнгүүт бид нар ингэж хүүхдээ хөтлөд явангууд бид нар бол яг ингээд агаар мандлын дээгүүрээ болохоор өндрөө болохоор гайгүй дутаатай ч гэсэн одоо ядаж машины яндангийн утаа өнөрлөхгүй байгаамаа энд хөтөлж явж байгаа хүүхэд маань илүү хутаанд байгаа болохоор хэдүүлээ дээр өргөд маск зүүлэг яг нэг өрөвдмөрлөм ярьж байгаа шүү дээ. Тэр одоо хэр үр дүнтэй юм болоо нэрээ одоо өөрчлөлт байгаа юу? Тийм тэр чинь яг асуусан би өөрөө ингээд бүр боцсон чи ялгаагүй байгаа. Тэр бүр ингээд Джон Хопкинс гэдэг одоо манай яг орчин эрүүл мэндийн юм бол дэлхийн топ сургуулиудын нэг яг байдаг. Тэдний профессорудаас очиод би асуулаа. Тэгсэн чи яг ингээд сантиметрийн ялгаанаас бол нэг их яг амьсгалын түвшин 80 см байлаа, амьсгалын түвшин 150 см байлаа гэхэд асар их ялгаа бол гарахгүй гэж байна. Тэгтээ Монголын нөхцөл би яг энэ бол би гадны судлаачаас асуусан. Тэгтээ бид нар бол яг ингээд 80 см бол хийгээг байгаа тий судалгаа. Тэгэнгүүт Монгол оронд бол онцлогтой нь юу вэ гэдэг байгаа юу вэ гэхээр бензин буюу бидний ингээд түлш гэж яриад байгаа бүтээгдэхүүн чи өөрөө стандартын шаардлага хангахгүй байгаад байгаа учраас тэр нөгөө хар дугуулгыг одоо гадаргууд их хэмжээгээр цацж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө хар дугуулгач өөрөө хүнд металл буюу хүнд металлууд ер нь өөрсдөө 50-аас тэр хата бүр 80 см-аас доош илүү тунж байдаг. Дээшээ ингэж дэгдэхгүйгээр өөрийнх нь жин хүндийн жин одоо их учраас ер нь хинхвчлэн доогуур байдгаа л гэсэн. Тэгэхээр ер нь бол яг хүүхдээ тэврээ дээшээ яваад гэхээсээ илүү ер нь гадаа бохор ах юм бол дээрч байсан, доорч байсан өртөх юм байна л гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас маск зүүх хэрэгтэй. Ер нь бол бага насны хүүхдүүдэд бол би ч гэсэн өөрөө бага насны хүүхдтэй сургууль дээр очиж хичээл ороод тэгээ маск зүүлэх. Би одоо 3 хүүхдтэй 3 хүүхдийн гурвуулгынхаа сургууль дээр очиж хичээл орж исэн. Яагаад орсон бэ гэхээр би өөрөө зүүч хүүхдүүдэд зүүхээр манай хүүхдүүд зүүдэг байхгүй. Хүн бол нөгөө нийгмийн амьтан учраас нийгэм тэгэл ингээл хөл зэрэгцээ. Сая ковидлох ингээл масаараа зүүж нэг тэрнтэй адилхан. Тэгэнгүүт нь 3 хүүхдийн гурвуулгынхаа ангид очиод хичээл заагаад, уралдаан зарлаад тэгсний дараа хүүхдүүд яг ингээд ангийнхныгаа дагаад биевийнхээ дагаад зүүдэг болж байгаа. Тэгэхээр хүүхэд бол одоо Монголын нөхцөлд арай бодиттой бид нарыг хийж чадах юм бол N95 буюу ер нь бол тоосон зэрэг шүүдэг маск зүүхэл нэн шаардлагатай. Би өөрөө яг 2011 оноос хойш тогтмол маск зүүж байгаа. Одоо би барыг боддгийн миний зүүсэн маскны тоо бол төрөл 100 бол холгарсан байна. Ер нь бол богино хугацаанд зүгэл хайдаг. Яг бол монголчин ийм айр бохирдол дээр 3-4 хоног зүгэл бүх юм бүглэрэл дахиад амьсгалахгүй бол хайдаг. Гадаадд бол тэр ингээд урт хугацаанд зүүдэг хүмүүс бас байдаг. Яг бол бохирдол багтаа учраас. Та одоо чинь ингээд бохирдол судалж штэ тий гадаар орчныг дотор агаар орчныг. Ер нь ингээд судалгаа хийгээд явхад манайх бодлогын хувьд хэр таатай юм бэ? Энэ судалгаа хийдэг бид нар ямар стандартгүй аюултай орчинд амьдарч байгаа гэдгийг судалж мэдчихэж гаргаж ирнэ шүү дээ. Тэнгүүд энийг одоо дэмждэг юм уу? Та бол чинь судалгаа хуваарай л хийдэг юм уу? Эсвэл манайх нэг юм судлаачид бөөгнөрөө цаанаас нь төсөв өгөөд те энэ миний хамрлаа юу орж байгааг ер нь ингээ судлах юмд чинь хэр ач холбогдол өгд юм бэ? Монголд бол яг судалгааны зарцуулах мөнгө бол маш бага. Ялангуяа энэ агаарын бохирдлын салбарын бол ер нь тэгэл энэ тэндээс төсөл аваад авсан төслийн хэмжээнд л судалгаа хийдэг. Яг бодлого дээр энийг одоо хийдгүү одоо за жишээлбэл сая ингээл орчны бохирдлыг бууруулахороо дэрэгдэх эрдэмтдийн зөвлөл ингэж зөвлөөд хагас кокс авлаа энэ төр яриад байгаа тийм. Тэгээ би яг эрдэмтдийн зөвлөлийнх нь өгсөн зөвлөмжийг үзэхээр цааш судлах шаардлагатай эрүүл мэндтэй холбож судлах хэрэгтэй гэдэг зөвлөмж өгсөн. Тэгэнгүүт нөгөө шийдвэр гаргагч нар болохоор тэр шууд ингээд өөрсдөө ашигтайгаар орчуулаад хагас кокс бол эрүүл мэндэд нөлөөгөө сайн гэж ингээд орчуулж байгаа. Тэгэхээр энэ мэтчлэнгийн жишээн дээр бол ер нь яг уу гендэж би гондооч би гэдэг шиг судалгаа хийсэн хүмүүс өөрийнхөө судалгааг тэр шийдвэр гаргагч хүмүүст ингээд очоод танилцуулаад ингэхгүй нэгдүгээр. Хоёрдугаар болохоор шийдвэр гаргадаг хүмүүсээс судлаач тимийг аваад хэрэгэлдэг тийм ач холбогдол өгдөг хүмүүс маш ховор байна. Тийм учраас ер нь бол тэр орчны бохирдлыг бууруулах үндэсний хорон дотор ч гэсэндээ хажууд нь биш те яг дотор нь ч гэсэндээ судлаачдыг байлгаад тэдний үгийг сонсоод тэдний үгийг бодлогот одоо оруулах юм бол их одоо нэмэртэй. Би бол амьдрал дээр нэг жишээ хэлж чадна. Юу гэхээр бас сайн бол муу жишээ хэлэх гээд байгаа. Яг энэ мянганы сорилтын сангийн
сайжруулсан зуух төслийн үнэлгээний ажлыг хийсэн төслийн менежер би өөр ажиллаж исэн. Тэр нь одоо үнэлгээг 12-оос 13-нд 2012-оос 13 онд хийсэн. Тэгэнгүүт яасан бэ гэхээр тэр төсөлд яагаад анх хэрэгжсэн бэ? Яагаад тэгж их мөнгө хэмжээнд явсан бэ гэхээр Дэлхийн банкны 2008 онд хийсэн судалгаагаар Монголын одоо Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80-аас илүү хувь нь гэр хорооллын айлаас байгаа байна гэж тогтоосон байхгүй. Тэгэхээр хаанаас юу үүсэж чинь тэрнтэйгээ тэмцдэг. Гадны орнууд жишээлбэл Монгол бол онцлог тэр гэр хорооллын айл рах гэж тийм. Таиланд, Тайван одоо ингээд нөгөө халуун орнууд болохоор дандаа энэ мотоциклнаас үүдэлдэг. Тэгэхээр бид нар хаанаас үүсэж байгаагаа судлаач нар тогтоогоод тайлангаа хэвлүүлээд тэр Дэлхийн банкны тайланг мянган сорилын сан аваад тэр мянган сорилын сан анх тэр ажлыг эхлүүлсэн байхгүй. Ерөөсөө 80% зуухнаас болоод байгаа юм бол тэр зуухыг чинь сольчих л доо гэд. Тэгээд зуух одоо солих үйл ажиллагаа явснаас хойш тухайн үед бол 120 мянган өрх зуухтай байсан. 120 мянгаыг өрхнийг одоо сольсны дараа бол 13, 14, 15 он тасралтгүй буурсан бид агаарын бохирдол. Тэр энийг яагаад би ингэ хэлээд байна гэхээр шинжлэх ухааны үндсэлтэд баталсан юм байна их усүрийн. Тэр их усүрийн тогтоох арга хэмжээ авсан юм байна. Гэхдээ манай улсын засгийн газар санаачлагыг гаргаагүй мянган сорилын газар санаачлаг гаргацсан. Тэгээд яг буурсан одоо энэ бол Монгол дээрс байж болох юм байна гэдгийг харуулсан. Тэгээд тэрнээс хойш болохоор яг тэр судалгааны үр дүн тайлан байлан унш тэрэн дээр үндэслэж юм хийдэг байхгүй болсон учраас тэгээд аль шийдвэрүүд гарч холбогдсон юм бол яг жишээгээр бол хэлэх юм бол олдохгүй л байна л да. Тэр нэг тухайн үеийн хотын дараа нь хүснээ хийгээд ямар судалгааг болчоор өөрөө жолоог болчих юм байна л да тий. Одоо хүмүүсийн дунд нэг юм айдсан шүү дээ. Утаа эхлэхээр яана, утаа эхлэхээр яана гэсэн. Хэрвээ би одоо ингээ яг одоо жирэмсэн байлаа гэж бодоход энэ Улаанбаатарын утаагаар 3 сар амьсгасны дараа надад болон миний урагт ямар нөлөө гарах юм бэ? Энэ урагтай холбоотой судалгаанууд бол дэлхийд дээр маш их хийгдсэн мас. Түрүүний хэлсэн тэгэл нөгөө аутизм гэж ярьсантай адилхан. Тэрэн шиг ургийн гажиг үүсэх магадaltaй. За тэр дундаа одоо сэтгэл санааны хувьд тогтморгүй хит хөдөлгөөнтэй шинжтэй хөвгт төрдөг гэд Бээжинд хийсэн судалгаар яг жирэмснийхаа эхний 3 сард бохирдолтой газар байсан, жирэмснийхаа эхний 3 сард бохирдолгүй газар байсан ээжүүдийг ингээд аваад судлангууд гарч ирж байгаа хүүхэд нь сэтгэл санааны хувьд тогтворгүй, хит хөдөлгөөнтдөг, анхаарал дутамжтай төрж байхгүй. Зүгээр 3 сарын жишээ ярьж сая тийм. Монголд болохоор угаар гэж судалгаа хийсэн байдаг. Канадын эрдэмтдтэй манай анагаан шинжилгээ ухааны үндэсний сургуулийн. Тэр нь болохоор яг түрүүний бид нэр ярьсан дотоод орчиндоо яг ер нь орчин амьдарч байгаа газар нь бол адилхан, гадна тал нь адилхан гэсэн үг тийм. Яг гэрт дотор нь 50 тэн хагас буюу 50% нь агаар цэвэршүүлэгч тавиад 50% нь агаар цэвэршүүлэгч тавихгүйгээр ингээд үүсгэхэд бол агаар цэвэршүүлэгчтэй айлынх нь хүүхдийн урт нь арай жоохон өндөр грамын хувьд болохоор 80 грамаар илүү жинтэй төрсөн. Буюу арай одоо монгол хэлээр бол арай эрүүл талдаа төрж ийн гэсэн. Тэр болохоор яг ингээд жирэмсний сарууд нь дагаж судлаад одоо тэр судалгаа тэр хүүхдүүдэд 5 нас хүртэл дагаж судлаж байгаа. 5 нас хүртэл судалж ийн гэдэг чинь юу гэсэн үг гэхээр түрүүний мэдээлэлсэн анхаарал нь төвлөрч чадж гин үү, хөдөлгөөнтэй байна уу, сэтгэн бодох чадвар нь ямар байна гэдгийг дагаж судалж байгаа. Хэрвээ тэр судалгаа гарч ирэх юм бол дотоод орчны агаарын чанарт бол маш одоо жинтэй хувь нэмэр оруулахар тийм судалгааны үр дүн гарна. Тэр хүүхдүүдэд дагаж судлаад үр дүн гарах юм бол гэсэн үг. Одоо тэгээд энэ гадаа утаа нэмэгдэхээр дагаж зулбалт нэмэгдэнэ гэсэн юм байх уу? Байна. Одоо Лос Анжелесийн их сургуулийн манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хийсэн судалгаагаар одоо галгааны улиралд бол зулбалт нэмэж байна. Хэрвээ Монгол орон агаарын бохирдлоо 4 дахин бууруулж чадах юм бол зулбалтыг 5 дахин бууруулж чадна гэж. Тэр зулбалт өөрөө ямар эрсдлүүдийг дагуулдаг гэхээр эмэгтэй хүн чинь зулбахтайгаа цус маш их хэмжээгээр алдсан тий. За тэгээд сэтгэл санааны хувьд тогтворгүй болно. Гормоны маш их өөрчлөлтөнд орно. Тэгэхээр залуу болон одоо гэр бүл болон жирэмслэгээр төлөвлөж байгаа нөхөн үрчмийн насны эмэгтэйчүүд бол энийг бүр цээжлээд авчих хэрэгтэй. Манай орон хамгийн өндөр бохирдол нь 11-ээс 1 сард байдаг. Яг энэ 11-ээс 1 сарын хугацаанд эхний 3 сар буюу хамгийн эмзэг 3 сар чинь хэрвээ дайрч байгаа юм бол нэгдүгээрт хүүхэд ч өөрөө янз бүрийн асуудалтай гарах эрсдэлтэй. Хоёрдугаарт ээж өөрөө зулбах, эхийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадaltaй. Яагаад тэгэхээр хүн жирэмсэн болоод ургаа ингээд тээж эхлэнгүүт цусных нь хэмжээ 40% ихсдэг. Нөгөө цуцаар гүйж авсан. Яг л нөгөө ургаа ингээд үүсгээд бий болох юм бол тэр нь юу гэж хэлж чинь гэхээр таны биеэр 3 литр цус урсаад миний биеэр жирэмсэн миний биеэр 4 литр цус урсаж. Тэр 4 литр цуслуу хүчил төрөгч авахын тулд би дахиад 40%-аар 30%-аар илүү агаар амьсгална. Та болохоор надаас 30% бага амьсгална. Тэгэхээр нөгөө илүү агаар амьсгалахад чинь илүү доторч орж байгаа бохирдлын та нэмэгдэж байгаа. Тэгэхээр би танаас зүрх судасны өвчин тусах эрсдэл чинь дахиад бас нэмэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө бүр бүх талаараа сөрөг нөлөөтэй. Би өөрөө адилхан утаан дотор амьдрал 3 хүүхэд гаргасан эмэгтэй. Би тэгэл жирэмсэн болоод
шууд хотоос гараад бүр яг бохирдлгүй газар очил твтчихдээ шүү дээ. Ямар сандаа би бүр төрөх болсон чи хот руу орж ирэхгүйс чихч намайг уцтаад хүүе чи төрөх 7 хоног чинь төгсөж байгаа юм биш үү? Одоо орж ирэхгүй бол баларлаа штэ гинэ. Би тэгэхээр яг нөгөө амар өвлийн улирал төрсөн байхгүй. Миний би ч яг арай бохирдлгүй улирал жирэмслээд төрөх улирал маань яг одоо яг бохирдол ихтэй улиралд одоо төрж таарад. Тэгээ би юу хэлсэн бэ гэхээр төрөх бол байгалийн процесс энэ бол явдгаар юм. Харин би хот руу ингээд утаанд орчхоор миний хүүхэд өөрөө эрсдэлтэй. Яг бол ялангуяа хүүхэд яг ээжийн хөвлөөс гарч ирэхийнхаа сүүлийн 4-7 хоногт уушгин эрчимтэйгээр хөгждөг байхгүй. Тэр хүүхэд чи өөрөө гарч ирээд агаар амьсгалахтаа бэлдээд уушгины хөгжил эрчимтэй явж ихт нь би одоо бохирдол ихтэй орчинд яваад орчих юм бол миний нөгөө хүүхдээ уушгины хөгжил эмгэхээр явагдах магадaltaй буюу янз бүрийн асуудалтай болох магадaltaй. Тийм учраас эхний 3 сар, сүүлийн 3 сарда аль болох бохирдолтой орчинд байхаас шууд зайлсхийх хэрэгтэй. Одоо яг хүн болгон боломжгүй би тэрийг бол маш сайн ойлгож байгаа. Гэхдээ өөрийнхөө боломж бололцоонд тааруулаад ядаж гэрт дотроо агаар цэвэршүүлж авчтай байдаг. А боломжтой бол хөдөө ээж аав ах トゥ амрах садан ч юм байдаг бол шууд хөдөө очиод тэнд хөвтдөг ч юм уу тийм одоо өөрийнхөө хувьд боломжтой юмыг авах хэрэгтэй. А энийг авч чадахгүй байгаа нь хүмүүс гол нь энэ талын мэдээлэл тутмагтай яг хүрэхгүй байх хүрдэг зорилттой хүмүүстэй А мэдээд авчих юм бол хүмүүс бол өөртөө таарсан мөнгөндөө тохирсон арга хэмжээний давхад алцсуулгүй л ах гэж бодож байна. Ямар нэг үйлдэл шүү дээ гэж. Одоо ингээд нөгөө нэг настай хүмүүс шүү дээ. Би нэмээ өвгөнөрг аюу өрөвдөд идэхгүй хөрхий. Гэртэл байна тэгээ гарахаар ингээд утаатай. Тэр улсуудын нас чинь ингээд олон жил амьдэрсэн юм чинь ингээд эргэтэн нь одоо мэдээж илэгднээс дээ одоо машинаар ярих юм бол тэрэн дээр нэг агаарын бохирдол юу н хэр заанал хийж байгаа болоо. Тэр хүмүүсийн одоо байн гууж байгаа дартны, байн гууж байгаа зүрхний мөрний өвөлдөө амьсгалаад байгаа утаанаас нь болж иж болох уу? Ер нь бол яг одоо манай агаарын бүртгэлийн эмзэг бүлийнхэн гэхээр 5-аас доошсныхан 60-аас дээшлсныхан бид бүр анхаарал хандуулах хэрэгтэй бүлэг гэдэгт үздэг байхгүй. Тэгэхээр одоо яг настай хүмүүс бол эрсдэл нь одоо харвах, шигдээслэх эрсдэл нь өндөр. Тэгтээ тархин тус арга өвчин бол анагаах ухаанд 100% орчин сэргийлэх боломжтой өвчин. Тэрний юу вэ гэхээр жингээ хянаад тэр даралтаа хянаад байх юм бол та агаарын бохирдол ихтэй байсан ч гэсэндээ харахгүй тэр одоо өвчнийхөө төвшөнд одоо байгаа муудахгүй бариад авах боломжтой. Тэрний юу вэ гэхээр яг өөртөө тохирсон тэр даралтны юм яг эмчийн хяналтанд байгаа мэдрэлийн эмчийн зүрх судасны эмчийн хяналтанд байгаа юмээ тасалж болохгүй. Манай нөхөр жишээл одоо яг мэдрэлийн эмч байхгүй. Тэгэл ингээл нөгөө хяналтанд байж байгаа нь гинт ингээд хараад ороод ирдэг гэнэ. Үгүй та ч одоо яасан бэ? Би танд ингээл тогтмол ингээл имээ хэрэглэл хийсэн ингээд бичиж өгсөн юм хэрэглээ юм уу гэдэг гэнэ. Харин нэг мэдсэн чи энэ дууссан байсан бэл мэдэхгүй. Үгүй санахгүй байж байгаа л нэг харсан ч дууссан. Тэгмүүд яг тэр өдөр нь буюу одоо энэ гадны орнууд байдгийн яг агаарын бохирдол нэмэгдэнгүүт 24 цагийн дотор түргэн тусламжид ирж байгаа тархин тус арга зүрхний шигдээсэнтэй эксчен акцент судалгаа гэдэг байхгүй. Монголд бол арайхан дээр судалгаа хийгдэг. Тэгэхээр нөгөө нэг энүүгээрээ би юу хэлэх гээд нэхэр өвлийн уйлрал эхлэхэд хөгшин хүмүүсийн нас барах эрсдэл нь одоо зүрхний шигдээс тархины харуулт нас барах эрсдэл нэмэгдэв юм байна. Тийм учраас ядаж уйлрлаар нэмээ базааг тавчих хэрэгтэй байхгүй. Тэртээ тэргүй тань таардаг даралтны юм хэрэг байгаа бол та бүр алдаж харуулахгүй тул нөгөө яг утаа ихтэй шүн унтаад босоод ирсэн чинь эвгүй болоод байдаг даралтны юм явахгүй ч байхгүй тий. Тэгэхээр эн чинь нөгөө эрүүл мэндийн боловсролтой холбоотой. За миний нөгөө эрсдэлтэй уйлрал одоо эхэлж байгаа юм. Одоо ингээд 10 сар байна тий. Тэгэхээр би ядаж ээж аавынхаа имийг 3 сард өвлийг бүтэн даахаар бүх юм аваад өгч юм бол тэр хүн санаа зовлтгүй тогтмол уух юмнуудаа тогтмол уугаад явах юм бол бүр тэгээд хараад нам нас барах эрсдлээ бууруулж чадж байна л гэсэн. Одоо бид нар чинь өөртөө ингэж одоо хуурж байгаа мó өөрхий үнэхээр үр дүнтэй мөн хагсаа мэдсэн болохоор төгжрээд чамаагүй нэг агаар тушина 2 цаг ойлгочаал ирээл тэгсэн 7 хоногт аяга үеиг үйдэг штэ одоо жоохон дүүнрээ ээж аавыгаа агаарт ойлгочлаа гэд. Энэ яг үр дүнтэй юу? Үр дүнтэй штэ. Ер нь бол би одоо ингээл хүмүүст ингээл зөвлөгөө өгөөд сургалт хийгээл явдгийн. Тэгээ энэ дээр бол ямар ч бүр юу ч болж байсан залхуурахгүйгээр хүүхдээ бол хагасан бүтэнсээ агаарслан гарах. Тэр бол одоо та 7 өдөр бохир агаараар амьсгалах гэсэн бол 2 өдөр амьсгалж байхгүй. За би өөрийнхөө жишээ дээр яриа л та одоо хүмүүсийг бол хэлж мэдгүй байна. Би одоо ингээл бас бага насны хүүхдээ би яадаг вэхээр 5 дахь өдөр яг ерөөс ажил сургуульд хараад шууд ямар ч орой байсан хамаагүй хатаас гараад 5 дахь шөнө хонжоо тий хагас сайны шөнө бүтэн сайны шөнө хоноод нэгд өдрийн өглөө хот руу орж ирдэг байхгүй. Тэгэхээр би 3 шөнө одоо хотоос гадна цэвэр агаарт 4 шөнө хотын дотор бохир одоо агаарт байдаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг тэр болвол цэвэр агаарт гарч байгаа та ингээд 7 өдөр бохир агаар амьсгалах гэсэн бол 2 өдөр буюу бараг 30-аас 40% нь эрүүл мэндэ хамгаалж ирэх гэсэн. Бид нар ингээд нөгөө нэг бохирдол яриад агаарын бохирдол яриад инхээр эмэгтэй хүн дээр хүүхдээр голчлон тусаад юм л да. За яг настай хүн. Тэгвэл эрэгтэй хүний эрүүл мэндэд эдгээр чинь яаж нөлөөлөх юм?
Наатах шинээр нэг кекс гэ подкастт орох намайг бэлдгээд яриуллаа. За тэгээ яасан гэсэн чи яг ингэсэн юм. За яг өргөдөлд хүрэгдгүү гэд шууд юм асуулт асуудаг байхгүй тэр нэвтрүүлгийн маань хүн. Тэгээ яг ингээд судлаад уншаад байсан чи шууд яг эрэгтэй хүн дээр бол судалсан судалгаа надад олдоогүй. Хулган дээр яг одоо нөгөө эр бэлгийн хэсгийн хөдөлгөөн агаарын бохирд хэмжээгээр өртүүлчих юм бол хөдөлгөөн нь удаашрах буюу одоо жирэмслүүлэх магадлал багасж байна гэсэн тийм судалгаа бол байд юм лээ. Тэрнээс шиг шууд эрэгтэй хүний эр бэлгээс тэдэн сая яжсан тэдэн сая нөхөд гэдэг бол судалгаа яг олж уншиж бол чадаагүй. Тэгэхээр бол бас магадaltaй л гэсэн. Тэгэхээр одоо адилхан хүн лимж уурших нь тэ тодорхой шилэн тогтолцоонд л гэмтэж байгаа болохоос биш тухайлан бусад эрэгтэнд бол угаасаа гэмтэн шүү дээ. Тэр чинь биднээс ялгаатай эрэгтнээс ярьсан байна. Тэгэхээр тухайлан бол яг би яс тэр асуултыг шууд асуух гэснээс ариж хүн тэгээ асуучт юм билээ шүү хүмүүс зүгээр. Зүгээр. Тий. Нөгөө бас нэг ийм юм байсан л да. Агарын бохирдолтой одоо ингээд хотод угаасаа байна. Хүссэн үсээгүй байна. Одоо хүмүүс бодлоо гэд үнэхээр хүүхдээ болох хүсэж байгаа хос хүссэн үсээгүүл жирэмслээ шүү дээ. Тэгэхээр тэрийгээ тэгээд одоо агаарт гар маск зүү дотооддоо агаар цэвэршүүлэгч авч тавь гэдэг л зөвлөмж байна уу? Яг хөө бид нар одоо хэрвээ яг галгааны улиралд буюу 11-ээс 1 сард хамгийн өндөр болдог байна гэдгийг мэдчих юм бол ерөөс тэр сар жирэмсэж болохгүй. Нөхөө үржигөө үед бол яг энэ гэр бүл төлөвлөлтөөр жирэмслэх сараа бид нар өөртөө сонгох боломжтой. Тэгэхээр тэр 1 сараас 11 сараас 1 сарын хооронд бол ерөөсөө ер нь яг мэрэгжлийн хүнээс надаас асууж байл би битээ жирэмслэл гэж хэлнэ ер нь бол. Тэгээд хоёр дахь нь бол дотоод орчиндөө ингээ гэртээ байж байгаа нөхцөлд ажлын байран дээр ч гэсэн адилхан агаараа бол байнга цэвэр байх хэрэгтэй. Тэхийн тулд яг хуу хэмждэг багжууд байдаг янз бүрийн үнэтэй хямд үнэтэй хямд тэднийг аваад хэмжээд хизээ цонхоо онголохоор нь хизээ хаахаар ингээд өөрсдөө яг тэр өдөр тутамдаа хийж байгаа юмнуудад тааруулаад тэгэх юм бол маш сайн хамгаалж чадчих. Яг бол өдрийнхөө 90% дотоод орчин өнгөрүүлж байгаа учраас хамгаалж чадна. За тэгээ гадуур явах юм бол маска зүүх хэрэгтэй. Гэтэ эдгээрийг хийж чадах юм бол одоо эрүүл саруулт хөвгт төрөлх магадaltaй яг би өөрөө амьд жишээ шүү дээ яг агарын бохирдлоо судлаад эндээ одоо хүүхдээ тэгээ төвлсөн. Одоо тэр бүх өөрийнхөө хийж чадах бүх болцоо дарга хэмжээ хэрэглүүлээл тэгэл хүүхдээ айл болох эрүүл байлгахаа гэж хичээл амьдарч байгаа бас хоттой амьдарч байгаа. Тэгвэл одоо ингэ нөгөө төрөл буураад байгаа шалтгаан ч магадгүй энэ агарын бохирдол. Ер нь бол хаана агарын бохирдол байдаг вэ гэвэл ядуурлалтай газар л агарын бохирдол байгаа гэж байгаа шүү дээ. Тэ ерөнхийдөө дэлхийн нийтийн хандлага нь тэгэнгүүт зөврөөд энэ ч бид нар төрж олуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүт одоо чинь ингээс сонсцсон байвал хүмүүс бол мэдээж 11-ээс 1-р сарын хооронд жирэмслэлтэй төлөвлөлөө хойшлуулдаг ч юм уу, урагшлуулдаг ч юм уу, эсвэл Монгол ус явна бах тий. Тийм шүү дээ. Би бол ингэж боддог шүү дээ. Манай улс төрийн бодлогоор хүн амаа одоо өсгөх бодлоготой улс тий. Тэг яг энэ агарын бохирдлоос үүдэлтэй за сая үйл ингэж жирэмсэн гэж ярьчлаа. За тэнгүү хүүхэд яа тий 11-ээс 1 сард одоо гараад ирсэн хүүхд чи яа тий. Бид бүгд мэдж байгаа шүү дээ. Ингээл амьсгалын замын өвчин нэмэгдээл эмнэлэгт хөвтөл тэгэл одоо уушгины хатгаа болол нас бараал тий бүр хатгаа өвчнөр ингээл нас бараал ийм тохиолдол нэмэгдээд байгаа. Тэгэхээр энэ бол төрөөс хэрвээ одоо аюулгүй байдал онцгой одоо үндэсний аюулгүй байдал гэж байдаг бол одоо би тэр талын судлаач бол биш. Тэгтээ энэ агарын бохирдол судалдаг хүний хувьд бол энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн байх гэж бодож байгаа. Яг бол түрүүний мэд жишээ яриад энэ нэг хүн ингээд 3 удаа зулбцсан. Тэгсээрэл ингээл өвөл очилж ирсэн болоо. Энэ бол яалтчгүй хэрэг тэр хүн төрсэн бол 3 хүүхэд гаргацсан байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол яалтчгүй үндэсний аюулгүй байдалд хүрсэн. Тэгээд одоо нөгөө манай нэг одоо урд нь би шүлсний онцлоор хамтарч хийж исэн манай нэг эрдэмтэн багш маань яг энэ ургийн гажиг цуснаас дээж аваад тодорхойлдог лаборатори нээсэн ба. Тэднэр болохоор өвлийн уйлралд зуны уйлралаас 2 дахин их ургийн гажиг үүсэж байгаа бүр лаборатори дээр гарсан гэж. Тэр чинь юу хэлж ийн гэхээр яг утааны уйлралд бол тэртээ тэргүй хүн өсөхгүй байна л гэсэн. Бид нар 1000 бодлого хийгээл хүүхдийн мөнгө өгөөл медаль шагнал өгөөдсэн гэсэн ч гэсэндээ байгалийн шалгалаар тэр хүн чинь хүүхдээ гаргаж чадахгүй байдаг. Тэг манайха юу гэж эндүр өгдөг гэхээр би зайсан дагаад эрүүл дагаад тэгэл хүүхд гаргаад гэж бодоод байгаа шүү. Үгүй шүү дээ. Зайсан чи яг адилхан агаар амьсгалж явахгүй гал нь хідэн цагт амьсгалж ийн л гэдэг. Тэр хүн одоо утаагаар ингээд одоо гэр хорооллын галгаанаас үүдэлтэй утаа ингээд орж ирэхдээ хизээ орж ирж тэндээс л амарч. Би одоо яг ингээд цасны дээж аваад явж ирсэн. Ийшээ одоо цахилгаан станцын яндангаас цаашаа Химэр хотхон энэ төр гэл авахд чи бүр нийл цас нь бүр тасгар. Яагаад гэвэл нөгөө яг энэ цахилгаан станцын яндангийн утаа чи бүр их хэмжээний одоо бүр кобальт, волт одоо маш том никель, кобальт гэдэг өндөр хэмжээний одоо хүн металлуудыг агуулдаг юмнууд их ялгаруулдаг байхгүй. Тэд нар чи бүр амар нөгөө юмнуудаа цацаад ундаг хэсэг дээр нь өлзийт оруулчих юм аа. Тэр хэсэг дээр нь очиод амьдарчих юм бол бохирдолд байнга л хүртэнэ гэсэн үг шүү.
Тэгвэл одоо энэ их тэнгэр, баг тэнгэр мэнгэрээр амьдраад байгаа нь арай дээр гэдэг бидний зүгээр тархинд л суулгасан юм тий бодит хөдөл дээр бол ижлэх юм тийм үү амьсгалж байгаа агарын чанар. Яагаад тэгэхээр ингэдэг юм манайх ингээ 16 агарын чанарын стан зогдох байхгүй манай хотод. Тэнгүүд одоо энэ гүүрнээс энэ тийш байхгүй. Яг л гүүрнээс тийш агаар бохор ингээ мэдчих юм бол барих нь унчнаас ядаж. Тэр одоо хамгийн наатал Мишель Экспо дээр байгаа. Тэгэл бус бүгд дандаа баян ууш юу гэлээ. Тэр гэтэл агаар чинь болвол тэгж ингээл хөшиг татцсан юм шиг хаагдахгүй зү. Тэртээ тэргүүл салхи хаашаа тийшэл явж байгаа. Тийм учраас нэг тэр одоо миний бол тэр зүгээр ихтгэл өмшөлтэй л холбоотой асуудал гэдэг гэж байна. Бид нар бол агаарыг бол тэгж хүснээрээ боож хааж эсвэл одоо ийшээ явуулч ч юм уу нэг сенс тавиал явуулна энэ тийм бох боломжгүйх гэж би бодож байна. Одоохондоо шинжлэх ухаан одоо их тэнгэрлүү багаагаар явуулаад ийшээ баян өвшөр ихэгаар явуулах одоохондоо арай шуудардаж чадахгүй л гэж бодож байна. Сүүлийн үед ингээд одоо өргүүдэл гэх юм уу эмэгтэйчүүдийн одоо жирэмсэл чадахгүй байгаа одоо нэг тиймэрхүү эмзэг талын мэдээллүүд айгүй уншлаа л да. Тэгэд үнэхээр жирэмсэн болмоор байсан чинь агарын бохирдлоос болоод эрүүл мэнд нь үнэхээр тэнцэхгүй болоод хүүхдээ болж чадахгүй байгаа эмэгтэйчүүд байж болох уу? Би ингээд ингэсэн агарын бохирдлын хуралд ингээд яваад дандаа ингээл эрүүл мэнд судалдаг хүмүүс тэгэл яваад байхгүй. Тэгсэн чинь Америкт нэг хуралд урагдаад юу гэсэн гэхээр дэлхийгээрээ ингээд агарын бохирдолтой тэмцэе гэдэг ингээд хуралд урагдахгүй юу. Тэгээ би очиод одоо юу гэж атсан гэхээр надтай адилхан ингээл өө манай улс тэдэн хүн агарын бохирдлоос болоод үхээ тэдэн ингээд гэл ингээл өвчлөл ярих юм ах гэдгсэн чинь очисон чинь 33 хүн байсан чинь 18 нь шүүгч хуйлч бүр ингээд эрэхтэй ингээд өмгөөллийн үйлчлэг явуулдаг. Үлдсэн 13 нь 15 нь одоо наад чиг орчны эрүүл мэнд судлаач байхгүй. Тэгээ яг тэн дээр би нэг жишээ сонсч ирсэн. Тэр юу гэхээр бүр Европын амар өндөр хөгжилтэй орныг эмхтэй жирэмсэн болсон юм байна. Тэр эмхтэй болохоор ингээд цэл залуу. Тэгээ байнгын даатгалтай ингээд хяналтанд байдаг. Тэгж жагаад яг нөгөө жирэмсэн болсон үед нь тэр одоо оронд нь тухайн газар нутагт нь ийм агарын бохирдол огцсон их байгаад нэг хэсэг хугацаанд их байсан юм л да. Тэр нь одоо үлдэр яндан яасан ч юм уу ямар нэгэн байдлаар их байгаад тэр ээж ингээд ургаа алдаад зулбчиж байгаа байхгүй монгол хэлээр бол зулбчиж гин гэсэн. Тэгээ зулбсныхаа дараа нэг өмгөөлөгч үлслөөд тэгээ тэр өмгөөлөгч тэр хөлсөнд ажиллаж байсан өмгөөлөгч нэр хуралдаар очижсэн байхгүй. Тэгээд Европын холбооноос бүр мөнгө авсан байна. Тэрний яасан гэхээр энэ хүн угаасаа цоо ирүүлсэн. Цусны шинжилгээ шинжилгээний хяналтанд ороход бүх шинжилгээ хийвэн байсан. Тэгтээ тэр 7 хоногт тэр орчинд бохирдол өндөр байгаа гэдэг нь хаа ингээд станцуудын мэдээгээр ингээд гарцсан байгаа байхгүй. Тэгээд энэс болоод болсон ингээд бүр ингээд явсаар агаад батлаад шүүхтэр батлаад маш их хэмжээний мөнгө авсан гэж байгаа. Тэгэхээр одоо яг энэ одоо мөнгөнөөс илүү ер нь бол яг үргүүдлийг шууд би тийм үгүй гэж бол хэлж чадахгүй байна. Тэгтээ үгүйсгэх шалтгаан бол байхгүй л гэж бодож байна. Харин энэ нөгөө нэг агарын чанараас болоод бидний нөгөө хөгжих одоо амьдралын нухамсарт амьдралтаа зорцуулах бүтээмжээс эхлүүлээд айгүй олон юм л хаагдаад байна шүү дээ. Тийм ер нь бидний өөрсдөө бодит амьдрал дээр мэдрээд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Би ч нөгөө угаасаа оюуны хөдөлмөр хийдэг хүн. Хотод 4 хоног байхад чинь ингээл бүр зовон байран ингээл бүр шаналан байран ингээл за би нэг хийх дуусгах хэрэгтэй хугацаалах чинь ингээд хийдэг те. Тэгэл хөдөө очиод нөгөө нэг цэвэр агаартай гараал өнгөт чинь амралтын 2 өдрөөс чинь 1 өдрийнхэн тал дээр хэлдэг юм дуусгаж байгаа. Тэр чинь яаж юм гэхээр оюуны хөдөлмөр хийдэг хүнд ингээд сэтгэн бодох чинь хүртэл цэвэр агаарт хамаагүй. Угаасаа ер нь бол хар дуглагын хордлого гэл түрүү өөрөөс хүүхдийг барьж явах хэрэгтэй гэдэг хар дуглагын хордлого болвол сэтгэн бодох чадрыг бууруулдаг гэдэг нь батлагдсан. Тэгэхээр бид нар ингээд хүүхдүүд байнга тиймээр өгжөдөх юм бол юу боловсралтай Монголд иргэн бараг те одоо хэвийн хэмжээнд сэтгэж чадахгүй хүмүүс гарах ч үл үүсэхгүй. Энэ нөгөө уушгины хатгалгааг нэг өвчин байна л да. Сонсоод байгаа ч гэсэндээ яг ингээд яадаг процессыг сайн мэдэхгүй. Одоо чи нэг юмж гарч ирээ хүүхд чи яг ингээд хатгалгаа болно шүү. Яг даарах юм байна, ханиад хүрэх юм байна. Тэр хатгалгаа болох юм байна гэсэн л 3 процесс байгаа байхгүй. Тэгвэл яг уушгины хатгалгааны их үүсвэрээс нь эхлээд татцаад тулахд юу болдго юм бэ? Тэрийг та нэг ээжүүд үзчихвэл тайлбарлаад өгөөч. Яг уушгины хатгалгаа гэдэг чинь ер нь бид нар амьсгалын замын өвчин юу гэж байгаа гэхээр амьсгалын дээд зам буюу энэ яг бидний хэлээд байгаа нэг хоол агаар орж байгаа хоолой. Тэгээд дараа нь болохоор ингээд уушг гэдэг хоёр тусдан салгаж үздэг ангаах хүн болохоор. Тэгэхээр яагаад тэгээд салгаж үздэг вэ гэхээр нөгөө одоо ам хамраар орж байгаа амьсгалаар орж байгаа бохирдуулагч чинь амьсгалын дээд замд бол арай том ширхтэн ороод гараа явчихна. Бүр жижиг нь болохоор энэс доош ороод уушг руу орчих байгаа байхгүй. Тэгэхээр яг хатгаа бол нөгөө дээд замаар өвчлөхгүй доод замаар уушг руу ороод бүр өрөвсүүлээд тэгээд тэр амьсгал байх одоо зарим хэсэгтээ бүр ингээд өвчлөлт явуулаад тэр хэсэг нь өрөвслөөс болоод өвчээд яг ингээд хүчил төрөгч АЦ2 ялхаа болчихж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр тэр болтол хөндрүүлэхгүй явхад юу нөлөөлдөг вэ гэхээр тэр хүүхдийн амьсгалаар орж байгаа агаар маш их нөлөөтэй байдаг. Зүгээр ингээд өөрөөр хэлж даарахаар хүндэрдэггүй гэвэл үгүй.
Тэр чинь бол нөгөө нэг амьсгалын эрхтэн бүх юм амьсгал ингээд ороод гарч ирэх хэвээр тэр үйл ажиллагаа явуулж чадхаа болол тэгэл насваралт өгч байгаа тийм. Тэгэхээр энэ дээр нэг гоё жишээ хэлмээрсэн чинь гоё ч гэж одоо хүний нас орж байгаа жишээ гоё гэж хэлгээд зү. Тэгтээ байлаа ингээд хүн ингээ ойлгох нэг жишээ бол ийм жишээ байдгийг. 0-5 нас хүртэл хүүхдийн насваралт хатгалгаа өвчнөөр туссан байжгаад нас орж байгаа хүүхдийн 45% нь дотоод орчны агаарын чанар самбардаг. Тэрний үгж байгаа гэхээр одоо энэ өрөөнд 100 шиг хатгаатай хүүхд байх юм бол 45 нь муу агаараар амьсгалах юм бол нас орно гэсэн. Тэр 45 хүүхд тэрвээ сайн агаараар амьсгалах юм бол нас орохгүй байх магадлалтай гэсэн. Тэгэхээр юу гэхээр хүүхд чинь амьсгалын замын өвчин туссан л болвол шууд юу бодох ёстой гэвэл агаарын чанарыг сайжруулах ёстой. Тэгжиж нөгөө ханиад хүргээс хүндрэхээс сэргэлж. За хоёр дахь нь бол би яг энэ бохирдол судалж ирснээс хойш өөрөө нэх ойлгохгүй явж байгаад нэлийн баг 10 жил явсныхаа дараа миний ойлгож авсан юм гэхээр томоогийн вакцин гэж хэлээддэг те. Томоогийн вакцин бол яг өвчин тусгаасан сэргэлээд юм уу гэхээр томоогийн вакцин илгэсэн хүмүүс зөндөө ханиад том тусаж байгаа. Тэгтээ томоогийн вакцин юунаас хамгаалж байгаа гэхээр хатгаа болж хүндрэхээс сэргэлж байгаа. Хатгаа болоод хүндэрчээд муу дотоод орчинд байх юм бол тэр хүн нас орох ёстой байхгүй. Тэгэхээр нас орох хүртэл процессыг бид нар таслах боломжтой зүйлэл мэдээч хэрэг зүгээр энгийн байх үедээ вакцина хийлгэсэн байх юм бол тэр хүүхэд нас орох эрсдлээ маш их хуваар бууруулж чаддаг гэсэн. Хоёр дахь нь болохоор ханиад хөрөнгүүтээ одоо цэвэр агаарт гарах. Би одоо бас л адилхан хүүхд төсгөл энэ орчинд чи ингээл амьдарч байгаа хүн те. Тэгээ би одоо ингээл хүүхдийн хамар нус гоожоод эхлэнгүүтэл шууд ажил мэлээс шүлээ аваад би онлайнаар ажиллая гээл тэгэл юусэн машина унаал хотоос гараад яваал очоод л биш тэгээ ямар ч өвлийн хүүтэн халуун дулаан байсан хүүхдээ зүгээр шууд машинаас буулгаад за тоглол гэл гадаг чинь явуулчихдаг. Тэгвэл хүүхч ингээл бамжаагаал нус мус нуужсэн ингээл байжсал нэг цагийн дараа ингээл харахчихсан. Инээц гацар нь ингээл болоо бутарсан тоглолцсон явж байгаа. Тэгэл нөгөө өөрийнх нь дархлаас ажрал нөгөө цэвэр агаар амьсгалал хүүхд чи идэж гинэ л гэсэн үг. Тэгэхээр бол бид нар яг дааж давшгүй одоо ингээд бүгд ингээд өгөхгүй гэвэл бас үгүй. Бид нар өөрсдийнхээ байгаа боломжтой хэмжээнд энэ хүртэл нь бүр ингээд доод зам хүртэл нь явуулахгүй байх боломжууд биднэрт байна. Аарын хүртлийн улмаас нас орсон хүний тоо гэвэл зөндөл тоол байна л да. Тэгээ 1500-аас 4000 хүн жилд нас орж ин гэсэн тоо харсан. 1100 гэсэн тоо харсан. Одоо тэрийг хойлоод энэчээс уу юу хийж чадахгүй юм чи яриад яав. Гэхдээ энэ гадаа байгаа агаарын бохирдол одоо дотоод өөрсдөө дотроо чийшүүлж тавь, агаар цэвэршүүлж тавь гэхээр цоо хонгоолгол утаа ороод ирнэ шүү дээ. Тэгэнгүүт бид нар чинь энэ өдөр тутам яах гэж энэ ажил дээр ирээд байгаа татвар төлөө тэрний иргэд бид нар дээр ирэх ёстой шүү дээ. Утаанд бүр ёо найгүй их мөнгө төсөвлөөд бүгдөө өргөө зардал болж. Судлаач хүний хувьд би одоо махад дээр мэдрээд ёо тэмцэж байгаа хүний хувьд энийг одоо юу гэж харж байна. Яах вэ энэ утаанд зарцсан мөнгө энэ шал дэмий үрсэн энэ одоо 10 хэдэн жил тасралтгүй мөнгө төсөглөөд одоолтол бид нар агаарын бохирдлоо яач чадахгүй. Тийм шүү дээ. Гэхдээ би бол ингэж боддгийн. Би бол жоохон өөдрөгөр боддог. Яадаг гэхээр яагаад тэрвээ гэхээр нэгдүгээрт Улаанбаатар хот бол тийм амар том хот биш. Хоёрдугаарт оршин суугаа хүн ам тийм олон биш. Тийм учраас ямар нэгэн арга хэмжээ авах юм бол үр дүн шууд мэддэх боломжтой. Тийм учраас бид нар зоригтой арга хэмжээ авах хэрэгтэй. Одоо тэгтээ ер нь эцсийн бүлэгт би одоо ер нь ганцхан юм дээр зогсоё гэж бодоо. Ерөөсөө энэ хатуу туршиг түлхээ болох зоригтой алхмал их хэрэгтэй. Тэр нь одоо хийн түлшин шилждэг юм уу? Эсвэл шууд тогны тарифа тэглээд халаагуур шилждэг юм уу? Ерөөсөө энэ галыг түлхээ болчих юм бол манай агаарын бохирдлын 70-80-90% нь байхгүй болчихно л гэсэн. Тавьсан тэрнээ л одоо тэрэн дээр эцсийн цэг дээр би одоо тийм л цэг дээр хүрсэн. Одоо ер нь түлш хатуу түлш гэдэг үгийг л сонсохгүй бай гэдгийг л одоо бүгд зарчим болгоод баримталчих юм бол тэгээд зорчих юм бол бид нар ямар нэгэн аргаар яаж игээл одоо бусад аргаар одоо бусад улс орнууд хэрэгжилж байгаа шүү дээ. Тэр аргуудаар зарим нь одоос агаараас агаарын дулааныг нь авдаг, зарим нь газрын гүнээс гүний дулааныг нь авдаг гэж юм. Зарим нь болохоор сая тэр зүгээр тэнээрээ ингээд залгаж юм. Зарим нь сэргийг төрчм хүчээр халааж юм. Тэг боломжит бүх юмаа л бүгдээрээ л ашиглах хэрэгтэй. Одоо болохоор тэр нэг их хурлын гишүүн Лувсан жамц болохоор дулаалгын аяа болгоод байгаа юм л. Юу гэхээр нөгөө гал түлээлэдэг дулааны ханаараа алдаалах юм бол илүү их хэмжээний гал түлэн илүү их хэмжээний утаа бохирдол гаргана гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ дулаачих юм бол тодорхой хэмжээгээр буурах боломжтой ингээд судалгаа гараад тэрэн дээрээ үндэслээд одоо дулаалгын аяа Улаанбаатар гэдэг аяа явж байгаа юм л. Сайн нөгөө нэг 950 тэрбум Америк долларын өргүү зардал гэдэг тоо харсан байхгүй. Ингээд
ерөнхийн ингээ агаарын бохирдолд зарцуулсан мөнгнүүдийг гаргаад тэгээ зөрүүлээ гарч ирсэн үр дүнгууд болоо. Тэгсэн чинь зарим тэр өвчнөн тэрбумаар зарцуулсан мөнгөн донд нь зөвхөн реклам сурталчилгаа бүүст сошиал уриалганы мөнгө хүртэл орсон байна. Орно шүү дээ. Тэгээ та ер нь одоо ингээд яг хараад агаарын чанараа мэдэрч байгаа хүний хувьд тэр их мөнгө нь голчон харлаат ч юм уу те арай өөрөөр ажиллахгүй дээ ч юм уу. Тиймэрхүү стресс байдгүй танд. Эсвэл ингээд байхгүй. Би стресстэй шүү дээ. Би чи ингээд 10 жил судалгаа хийснийхаа дараа ингээд бүр өөрөө юу ч хийж чадахгүй байгаад гутраад тэг бүр явсаар агаад орчны бохирдлыг бууруулах үндэсний оронд 2023 онд бүр төрөмс байгууллагын төлөөлөлгөд орсон юм. Тэгээд яг тэр амар олон тэр бүм төгөөр баталж байгаа мөнгөний чинь тэр хорон дээр ороод бүр өөрөө бүр гайхчихсан байхгүй. Ямар ч шалгуур үзүүлэлтгээр шууд ногоон зээлийн татаас ингээл баталдаг тий. Амар сонин нөхцөлөд би бүр шоконд ороод бүр арайч үгүй л гэдэг. Өмнө нь материалаа өгөхгүй байжна. Шууд ингээд орж ирэнгүүт нүүр хэдэн нүүр өмгөдөө хэдэн төрбөнд батлуулдаг ч юм уу тий. Тэгэхээр бид нар ерөнхийдөө бол нэгдүгürt бол датагаа ил тод болох хэрэгтэй. Би одоо тод жишээлбэл би энэ 100 докторийн ажлаа хийх гээд цаг ур орчин шинжилгээний төв дээр агаарын бохирдлын дата авъя гэдээ очсон чинь архиваас гаргуулна мөнгөөр бодвол гэдгсэн чинь 20 хэдэн сая төгрөг гэж байгаа. Би одоо ганц эрдэмтэн судалгаа хийхэд бол татвар төлөгчдийн мөнгөөр болсон стандартаас цугларсан датаг тэгж авч байгаа бол надаас ингээ хүмүүс одоо чамшиг ингээ судалгаа одоо ингээ нэвтрүүл орохоор асуудаг. За сайжруулсан түр ширснээс хойш эрүүл мэндийн нөлөөлөл байна. Гэхдээ би тэр утааныхаа датаг авчдаггүй мөнгө төлчихдэггүй ингээ гацсан сууж байгаа. Тэгэхээр бид нар олуулаа юг одоо уриалгах хэрэгтэй. Нэгдүгээр нь бүх датаг ил тод нээлттэй болгох хэрэгтэй. Бид нар юугаар амьсгалаад байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Амьсгалах эрхийнхээ хүрээнд мэдэх хэрэгтэй байхгүй. Би үнэхээр сая хэллээ шүү дээ. Би их тэнгэрт очиод сайхаагаар амьсгалаад байгаа. Байхгүй шүү дээ. Тэнд чинь станц байхгүй юм чи яаж мэдхий. Тэгвэл баян шуун байгаа хүмүүс хэдэн юмар амьсгалаад байгаа. Одоо сая нийгмийн эрүүл мэндийн хууль батлагдаад яасан гэхээр нөгөө тохиолдол буюу яг тухайн тохиолдол гарч байгаа газраа арга хэмжээ авдаг хэрэгсэл наснаа буюу хуучин ингээд нөгөө маасаар нь автгаруулад одоо жишээл боловсролын газар 60000 шиг агаар цэвэрлэгч аваад тараажсэн тохиолдол өгдөг байхгүй. Тэр бол аль ч агаарын бохирдлын мөнгөнд тоологдог боловсролын газраас мөнгө агаар авцсан тий. Тэгж хавтгааруулахгүйгээр за үнэхээр баян хошууны сургуулиудад агаарын бохирдол хэд өндөр байгаа бол мэдээллийг нээлттэй тод өгөөд түүн дээр үндэслээд тэр хэсэгтээ бид нар агаар цэвэрлэгчийг аваад тэр хэсгийн сургуулийн хүмүүсийг хамгаалах хэрэгтэй байна ч гэдэг юм уу тий. Тим юмнууд явах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол датанд сайн суурилах хэрэгтэй, датагаа бид нарт ил толботох хэрэгтэй. Хоёрдугаарт иргэдтэй одоо харилцах хэрэгтэй. Миний түрүүний хэлсэн би тэр яг сайжруулсан зуухны одоо 100 хашлын зан үйлийн судалгаа дээр юу гэж гарсан бэ гэхээр тэр зуух нь болохоор доороо цаасаа игээд тэгээд одоо биш Монголын зуухнаас эсрэгээр доороо бүтэн нүүрсээгээд тэгээд модоо игээд дээрээ цаасаа игээд тэгээд тасаага тагладаг гэсэн юм байна. Тэгээд зан үйлийн судалгаа хийсэн чинь 70% нь юу яажсэн эсрэгээр нь хуучин зуух шиг төлж исэн. Тэгэнгүүт тэр үед тухайн үед байгаль орчин сайд оюун сайд байсан. Яг ерөнхий сайд нь алтан хувийг байсан. Тэгээд алтан хувийг сайд тухайн үед 600-ийн заалнаас одоо сайжруулсан 100хан тэрхэн гал төлхөйг хичээл заажсан. Тэгэл хүн болгоомуулаад монголчууд галаа төлхөө. Тий. Гэхдээ энийг бол хүмүүс шүүмжлэлтэй хүлээж авсан. Миний хувьд бол айгүй сайнаар хүлээж авсан. Ягаад гэвэл яг тэрийг хэрэгжилж байгаа эцсийн хэрэглэгч тэрийг зөв хэрэгжилж чадах юм бол бид нар үр дүнд хүрнэ. Одоо тэгэхээр хагас кокс гэж орж ирэх чинь би тэрнээс айж байна. Ягаад гэвэл хагас кокс бол энгийн одоо юу шиг тэгж хурд асдаггүй. Яг тэр асаах процессын явцад гормынхын дагуу асаагуураар асаад юм уу, газаар асаад юм уу, тэнээр асаад юм уу. Тэрүүгээр асаахгүй бол тэгэл дахиад хүмүүс угаарна. Маш өндөр эрсдэлтэй. Тэгэхээр тэр яг гормын дагуу хийж байгаа хүмүүстэйгээ буюу тэр ард иргэдтэй коммуникац хийгээгүйгээс болоод төрийн том бодлогоч аяг унсан тохиолдлууд байгаа. Би бол тэр 100-ыг бол сайн технологи байсныг бол сайн технологи байсан. Гол нь иргэдтэйгээ яг синхрон яг ийм ямиг ингэж хийх хэрэгтэй байна гэж ойлгуулж чадаагүй учраас үр дүн харьцангуй бага гарсан гэж боддог. За тэгээд одоо судлаач хүний хувьд, эмч хүний хувьд, ээж хүний хувьд одоо энэ өвөл одоо бид нар маргааш бүх утааг хинч шийдэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар яавал одоо өвлийг арай нэг эрүүл мэндэд халахгүйгээр эвтэйхэн давж гарах вэ гэдэг нэг зөвлөгөө өгөөд хоёулын нэвтрүүлгээ дуусгая та. Тэгэхээр одоо өвөл ирэх чинь нэгдүгээрт болохоор ер нь бол томоогийн вакцина ахмад настан бага насны хүүхд бол заавал хэлэх шаардлагатай. Тэгснээр бид нар дараагийн өвчин хүндрэх бүр насвар төрхийг бол зогсоож чаднаа. Хоёрдугаар болохоор одоо цусны даралт өсдөг ямар нэгэн одоо өвчтэй хүмүүс байх юм бол тогтмол хэрэгэлдэг энэ тариагаа өвлийн үйлрэлд юусоо тасалж болохгүй. Тэрийг заавалчгүй тогтмол хэрэглэх шаардлагатай. Гуравдугаар залуу гэр бүлүүд хүүхдтэй болохыг төлөвлөж явах юм бол
утаа ихтэй саруудад ерөөсөө жирэмсэн болохоос татгалзах хэрэгтэй. Дөрөвдүгээр өөрсдийнхөө боломжоор өөрийнхөө нүүрэн тохирсон бага насны хүүхд маск шиг арзмартай байдаг. Тэгэхээр яг өөрийнхөө нүүрний хэлбэрт юм уу хүүхдийнхээ одоо хэмжээнд тохирсон маскыг аваад бэлдээд гадуур явахдаа маска зүүх хэрэгтэй. Мөн одоо дотоод орчинд ажил дээрээ болон одоо арга гэртээ агаар цэвэршүүлэгчийг тогтмол 24 цагаар асаах шаардлагатай. Тэгж их мөнгө зарцуулдаггүй. Бид нар одоо цэцэрлэг дээр бүтэн ингээд хийсэн судалгаагаар агаар цэвэршүүлэгчийг 24 цагаар асаахад 15 мянган төгрөг нэмэгдсэн байсан цэцэрлэгийн тогны мөнгөн дээр. Тэгэхээр одоо цахилгаан баг хэрэгэлдэг агаар цэвэршүүлэгчийг тогтмол асаах шаардлагатай. За баярлалаа. Үнэтэй сайхан мэдээлэл авлаа. За баярлалаа. За таны ажил амжилт хүсье.